Дайныг дуусгахын тулд Баатар Чөтгөрийн хатан хааныг алахаар шийдэн элдээ байранд түүний цайз руу дайрч ордог. Гэтэл Чөтгөрийн хатан хаан инээмсэглэн тун элдгээр "Конничева" гэж мэндэлдэг. Чөтгөрийн хатан хаан нь дайн үнэндээ шаардлагатай гэж үздэг. Учир нь дайн улс орнуудыг нэгтгэж, дотоодын маргааныг дарж, эдийн засгийн тодорхой байдлыг хадгалж байдаг. Хэрвээ дайн гэнэт дуусвал дэлхий эмх замраагүй байдалд унах болно гэдэг. Тиймээс бие биеэ алахын оронд Чөтгөрийн хатан хаан Баатартай нэгдэж хамтран ажиллахад санал тавьдаг. Удаан маргалцсны эцэст Баатар зөвшөөрч тэд бие биенийхээ өмж болохоор тохиролцдог. Тооно мамаарэ Исутама Кейножо Той Эйт нарын зохиолоор сэтэлсэн Маяо Мао Юшан улс төр эдийн засаг стратегийн талаар гардаг. 9-10 дугаар ангийн хүнд урам хөөр их гоё хэсэгтэй. Мөн зохиолч нь дөрүүдээ нэр өгөхөөс ер нь бол буугаад өгсөн. Тэдний нэр нь зүгээр л Баатар, Чөтгөрийн хатан хаан, эмэгтэй ярицэл. Энд ингээд хоёр эгчдүү мэд гардаг байхгүй юу? Тэгээд нэрийг нь тааж гинөө. Аха, мэд ихч, мэд дөө. Өдөр бүр нэг аним.